Сайн бацхан үзэгчдээ цагур оршин шинжилгээний газрын мэдээллийн студиэс та бүхэнд хоногийн цагаараа мэдээллийг танилцуулах болно. За эхлээд та бүхэндээ өнгөрсөн хоногт хорсон хурд хүнсний хэмжээ болон салхины хурдны талаарх мэдээллийг танилцуулъя. За өнгөрсөн хоногийн 7 хоногийн тухайд аваад үзэх юм бол Төвийн бүсийн Сэлэнг аймаг, за мөн Түн аймгийн нийт нутгийг хамарч хурд хүнс орсон байдалтай. За Булган аймгийн ихэнх хэсэг, за мөн Өрөнгөн аймгийн ихэнх хэсгээр хурд хүнс орсон бол Баянгор аймгийн өмнө болон зүүн хэсэг, за баруун аймагуудын нутгаас мөн Завхны зүүн хэсгээрээ бол бага хэмжээний хурд хүнс орсон бол зүүн аймагуудын хойд хэсэг буюу Хинтээ аймаг, Дорнод аймгийн ихэнх хэсгээр, за мөн Сүхбаатар аймгийн хойд хэсгээрээ бага хэмжээний хурд хүнс бол орсон байх юм. За харин хамгийн их орсон газрын бол аваад ерөнхийдөө л Хинтээ аймгийн баруун хойд хэсгээр бол бус аймагуудын нутгаас бол хэмжээтэй хурд хүнс бол орсон байдалтай. За ерөнхийдөө бол Төв болон Булган аймаг, Сэлэнг аймгийн ихэнх газар тариалангийн бүс нутгаараа хурд хүнс буюу бороо бол орсон байх юм аа. За өнгөрсөн 7 хоног бас нэлээд салхишуурхтай байсан. За салхины хурд бол 12 м/с-ээс 20-24 м/с хүрч салхилсан газруудын тоо давтагдал нэлээд их байсан. За тод улаангууд эмгэлцсэн газар бол салхишуурх ихтэй газруудыг бол харуулж бол байгаа юм. За үүнд бол Говийн бүс нутаг, за мөн зүүн аймагуд Гов Алтай, Баян хонгор, за Завхны өмнө тал, за Баян-Үлгийн аймаг, за Увсын зүүн өмнө хэсэг, Хөвсгөлийн хойд хэсгээр бол нэлээд салхишуурх ихтэй байлаа гэж авч үзэж болохоор байгаа юм аа. За ойрын өдрүүдийн цагаарыг харж байхад бол өнөө маргааштай бол нутгийн хойд хэсгээр хурд хүнс орж сэрүүхэн байх ийм төлөвтэй бол байна. Нийлбэр томцны мэдээллийг харж байхад бол баруун аймагуудын нутгаар бол үйлшин, за шөндөө хурд хүнс орохгүй ч өдөртөө бол зарим газараараа хурд хүнстэй байх бол Төвийн аймагуудын нутгаараа үйлшин, зарим газараараа шөндөө хурд хүнстэй, за өдөртөө бол нутгийн хойд хэсгийг бариад хурд хүнс бол орох, уулрах газараараа цас орох төлөвтэй бол байна. Зүүн аймагуд нутгаар бол солигдмол үлдээ. Шөндөө зарим газараараа хурд хүнс орон, за өдөртөө хурд хүнс бол унахгүй. Нутгийн өмнөд зуршуулах Говийн бүс нутгаар бол хурд хүнс бол орох төлөв бол харагдахгүй бол байна. Хурд хүнсгүй гэсэн үг. За шөнийн температурыг харж байхад Завхны нутаг, Гов Алтай, Баян хонгорын хойд хэсгээр шөндөө 5-аас 10 градус хүйтэн, за Гов Алтай, Баян хонгорын өмнөд хэсгээр 4-өөс 9 градус, за ихэнх нутгаараа бол 0-оос 5 градус хүйтэн байх ийм төлөвтэй бол байна. Төвийн бүсийн аймагуудын тухайд бол Хангаа Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газараар шөндөө 5-аас 10 градус хүйтэн, за ихэнх Төвийн бүсийн аймагуудын нутгаараа бол шөндөө бол 1-ээс 6 градус хүйтэн, за зүүн аймагуудын хувьд бол шөндөө 1-ээс 6 градус мөн хүйтэн, за Говийн бүсийн аймагуудын нутгаар бол Дорногой аймгийн нутгаар 1-ээс 6 градус хүйтэн, Өмнөгой аймгийн нутгаараа бол агарын температурын утга бол 0-оос 5 градус хүйтэн байх ийм өнөخي төлөвтэй бол байна. За ерөнхийдөө шөнийн температурыг харж байхад бол нэлээд сэрүүс чанах төлөвтэй үзэгч маань анхаарах хэрэгтэй. За өдрийн температур бол за барууны ихэнх нутгаар 12-аас 17 градус дулаан, Төвийн ихэнх нутгаар 7-аас 12 градус дулаан, зүүн аймагуд үе Хинтээ, Дорн, Сүхбаатар аймгийн нутгаар өдөртөө 8-аас 13 градус дулаан, Говийн бүсийн аймагуудын нутгаар ихэнх нутгаараа 11-аас 16 градус дулаан байх нь. За салхины тухайд аваад үзэх юм бол баруун аймагуудын нутгаар 12-аас 14 м/с салхитай. За Төвийн бүсийн аймагуудын нутгаар мөн 12-аас 14, зүүн аймагуудын нутгаар мөн 12-аас 14. За харин Говийн бүс нутгаараа бол салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд төр зуур 16-аас 18 м хүрч шорон шурах ийм төлөвтэй байгааг анхааруулъя. За Улаанбаатар хотын тухайд аваад үзэх юм бол үйлшин, за хурд хүнс бол орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-өөс 14 м/с салхитай. За өдөртөө бол шороогоо шуурах төлөвтэй байгааг нийслэлчүүд байна анхаарах хэрэгтэй. За шөндөө 3-аас 5 градус хүйтэн хонно. За маргааш өдөртөө бол 5-аас 7 градус. За 5 дугаар сарын 6-ны өдөр бол 4. За 5 дугаар сарын 7-ны өдөр бол 9 градус дулаан байх ийм төлөвтэй. За 5 дугаар сарын 6-ны өдөр бас нийслэлийн ойр орчмоор бол бага зэргийн хурд хүнстэй бол байх нэ. За цаашдын төлөвийг харж байхад бол 6-нд ихэнх нутгаараа, за 7-8-д бол нутгийн хойд хэсгээрээ, за харин 8-д бол баруун болон төв нутгийн нутгаараа бол хурд хүнс буюу нойтон цас орох ийм төлөвтэйгээ үзэж маань анхаарах хэрэгтэй. За ерөнхийд нь дүгнээд аваад үзэх юм бол энэ 7 хоногийн хувьд бол нэлээд сэрүүхэн, за мөн бороо хур орсон, ууларх газараар нойтон цас орсон, нэлээд салхишуурхтай, цагаарын хувьд бол тааламж муутайхан ийм 7 хоногоо эхэлж байгааг үзэгчтэй анхааруулan хэлье. За 5 дугаар сарын 9-ний өдөр бол ихэнх нутгаараа дулаарах ийм төлөвтэй бол байна. За ерөнхийдөө бол товчхондоо бол салхишуурхтай, сэрүүхэн ийм 7 хоног болж өнгөрөх төлөвтэй байгааг үзэгчтэй анхааруулan хэлье. За та бүхэнд цагур оршин шинжилгээний газраас цагаараа мэдээг танилцууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.